За бид бол улс төрийн зорилготой байгуулагдсан гэдэг анханасаа хэлсэн. Тэгвэл өөрсдөө улсын хурлд ч юм уу аль нэг албан тушаал өрсөлдөх гэж үзэл гарч ирээгүй. Яагаад тэгэхээр иргэдийн дунд ойлгомжгүй байгаа тодорхойгүй байгаа маш их асуултууд байдаг. Тэгсэн мөртлөө асуухад амархан хариулт нь олддоггүй. Тийм учраас энэ асуултыг асууя. Бодит мэдээллийг төрийн удирдлагуудаас сонсъё. За сүүлийн үед бол улс төрийн намууд улс төрчдүүд янз бүрийн байдлаар мэдээлэл өгч байна. Энэ мэдээллийг ерөн цэгцлэх ёстой. Хоёрт нь 2012 онд монголчууд Монголдо сайхан амьдрахын тулд энэ арчилсан намыг сонгосон юм. Одоо энэ Зандаагүйгийн эгүүл дарахтай. Өнөөдөр бид нар монголчуудаас сайхан амьдрах чадж гэнэ үгтэй асууж байгаа. Аль намын эвс нь хамаагүй. Улс төрийн хүчнүүд Монголоо сайхан амьдруулах ёстой. За сайхан амьдрахын тулд ажилтаа байх ёстой, орлоготой байх ёстой. Баяр валютын ханш өсөхгүй байх ёстой, өргөн иргэний бараа бүтээгдэхүүн зохистой, худалдаж авах хэмжээнд байх ёстой. Тэгвэл 4 жилийн өмнө 20,000 төгрөгөөр авдаг юм өнөөдөр 80,000 төгрөг болсон байна. 4 жилийн өмнө цалин 20,000 төгрөг байсан бол өнөөдөр 20,000 хэвээрээ байна. Тэгэхээр амьдрал 40 гаруй хувиар амьдралын чанар уруутсан байна. Ийм тохиолдолд Монгол хязгаарч дундаж давхар гэж гарч ирэхгүй. Бид нар Монгол дундаж дийлэг болох нь дундаж давхраас нь тийм Монголын төлөө байгаа. Тэгвэл өнөөдөр нийт хүн амын 5 хүрэхгүй хувь нь хэтэрхий баян тансаг амьдарч байна. 70 гаруй хувь нь нийт ядуу амьдарч байна. Ялангуяа залуу гэр бүл залуучууд өнөөдөр байрныхаа мөнгийг төлж чадахгүй байна. Машиныхаа лизингийг төлж чадахгүй байна. Өдрөөс өдөр хүүгийн дарамтнд амьдарч байна. Үүнийг эсвүүцэх ёстой, үүнийг төр засаг тодорхой хариу авах ёстой гэж ойлгож байгаа. Өнөөдрийн эрх барьж байгаа төр засгийнхан гарч ирснээс хойш Монгол орны өл нэмэгдснээс болохоос ард түмний амьдрал ерөөсөө дээрдсэнгүй. Улс шиг хөгжих хүн шиг амьдруулъя гэж гарч ирсэн тэр амлалтынхаа бүр таг эсрэг болчиход байна өнөөдөр. Эдийн засгийн хямрал энэ засаглалын хямралыг л зогсоогоо дахиж тэрнээс доош нь явуулахгүй байхад одоо ямар арга зам байдгийг тэр болгоныг л тэр арга замыг л эрэлхийлж тийм төр засаглал гарч ирээсэн гэж хүсэж байна. Одоо миний хоёр хүүхэд одоо энэ хичнээн төгрөгийн өрөнд унж байгаа би бас мэдэхгүй шүү дээ. Тэгэл энэ одоо энэ бидний ажлын байр одоо гадуур хайгаад олдохгүй. Ямар сайндаа л одоо ингээд туг барай зогсож штэ. Ажлын байр ерөөсөө гадуур би хайгаа олохгүй. Тэгээд нэг ажлын байранд очин за одоо таныг ажилд авнаа та ингээд өглөөд өгчөө. Хаасаагүй л ингээд өглөөд өгөөл. Тэгээд чэ зураг гэнэ. Нэг удаагийн чэ зураг авахлахад 4 чэ зураг авахлахад тийм ээ 1500 төгрөг. Ингээд ерөөсөө алхам тутамд надаас мөнгө гарч байгаа мөртлөө надад ажлын байр одоо хүртэл олдохгүй л байгаа байхгүй юу? Энэ 12 онд арчилсан намыг одуулаа гарыг гэснээр одуулангаар нь гаргаснаас болоод Монголын ард түмэн ямар их хохирж байна. Ямар их үр зээлэнд орж байна. Ард түмэн яаж ядуурч байгааг энэ төрийн ордонд сууж байгаа улсууд ерөөсөө мэдэхгүй байна шүү дээ. Одоо дэлгүүрт ороход ерөөсөө байцаг 4 хувааж байна. Хоёр ширхэг төмс томхон луунг 2 хувааж байна. Талхыг хувааж авч байна. Амьдрал үнэндээ хэцүү байна шүү дээ. Алтойг ерөнхий сайд ярьж илээ шүү дээ. Энэ улсын их орны чинь зохиомлоор энэ элбэг дорж ерөнхийлөгч хямраж дууслаа. Эдэж дууслаа. Энэ бүгдийг одоо нөгөө ардын нам нараас нь гитэж яа инээ тэрэгэд хангалттай ард түмэд мэдээлэл хийлээ шүү дээ. Энэ бүр арай л дэнд чинь ер нь энэ эрх баригчид яаж нойрог хүрч яаж хоол нь ордог байна. Би ерөөсө Монгол цустай Монгол хүмүүс бол арай тийгч чадахгүй байх. Тэгтэл би энэ хүмүүсийг ер нь Монгол хүмүүс муу юм болов уу гэж бодож байна. Батууд дарга хийсэн үгүүдийг мэдж байгаа шүү дээ. Сонин телевиз одоо бүгднгээр цааш ертөнцөөр зөндөө гарч байна. Ард түмнийг юу гэж дарамжиж байна? Эдгээр юу гэж хийж гуйж гарлаа. Бид нар одоодаа очиж ард түмэн та нарыг сайхан амьдралтай болгоё гэж гарсан шүү дээ. Тэг чи одоо яаж юм? Ерөөсө тэр ард түмний амьдралыг бодох юм байхгүй. Дадрууд одоо эргүү тэнийг одоо ямар ч сэтгцтэй ийм улсууд энэ одоо ингэ сууж जगсаж байна. Өөртөө жагсаж гарч ирсэн.